Үгүй. Hello. За. Миний бичлэгт буцаад иргэн тавтай морил. За, энэ удаад бүгдээрээ амар сонирхолтой юм хийнэ. За, тэгэхээр би ингээд 2 тавган дээр яг адилхан юм тавьсан байгаа. Банан, киви, өгөрцөө, энэ лайм, энэ юу? Нимбэг, лимон, лайм хоёр байгаа. За, тэгээд помидор, ус үзэм, тэгээ паприка, перц. За, тэгээ хажууд нь бүгдээр ийм ундаа байна. За, би нэг ундааны тухай нэг хэдэн үг хэлчихв. Энэ болохоор нөгөө нэг цангаа тайлагч гэдэг нэртэй. Тэгээд энэ ерөөсөө ийм амар хүчтэй амттай ундаа биш. Зүгээр хүний ч яхав дээ. Зүгээр явж байгаа цангаа тайлах үүрэгтэй тэгээд нэг амар суул амттай жуус гэх юм уу? Гэхдээ яг гоё амттай л да. За тэгээд өнөөдөр нэр энэ ногоон болохоор васаби шүү. За өнөөдрийн бичлэгний гол дүр болохоор тадаа. За энэ маань зүгээр би энтхийн сайднаас авсан. Энэ болохоор нэг эмний төрөл, эмч гэж нэг таблетик байгаа. Би одоо нэг онгоолгож үзүүлээ. Энэ таблетик нэ. Тэгээд энэ маань өөрөө юу вэ гэхээр энэ хатаасан жимс байгаа. За, энэ жимсээр хийсэн өрлөөд энэ байна. За, энэ жимс маань өөрөө ямар үйлчлэгтэй жимс вэ гэхээр хүний аман дотор байдаг нөгөө нэг амт мэдэрдэг чадварыг өөрчилдөг тийм юм байгаа. Эмч гэжтэй таблетик байгаа. Тэгээ өнөөдөр энийг амсахын тулд би албаар лимон, лайм гэх тиймэрхүү юмнууд авчирсан. Тэгээд энэ тавган дээр байгаа юмнууд дээр нэмээд дахиад 2 юм байгаа. Эхнийх нь энэ халуун ногоотой чипс. Энэ амар халуун ногоотой биш, энэ нөгөө нэг бас жоохон чихэрлэгдүү халуун ногоотой. Энтхийн чипснуудаас миний хамгийн дуртай амт нь sweet chili. Дараагийн юм болохоор энэ Haribo. Энэ гэхдээ харж байгаа би хамгийн эсэглэн эрзэн чихийг олоход эсэглэн Haribo болсон байгаа. За энэ нэг шар өнгөтэй ингээд тавьчих. Би ингээд тавган дээр хоёрыг тавиад байгаа ямар учиртай вэ гэхээр би нэгийг нэмээ уухаас өмнө идэнэ, нөгөөдхийг нэмээ уусныхаа дараа идэнэ. За тэгээд юу н идэнгээ яриад хөө. Паприка. За та нар бүгдээрээ паприкаг ямар амттай мэдэх бах те. Би энэ зориулж уулын сэрээ авчирсан шүү дээ. За паприка нөгөө нэг уг өөрийнх нь амт нь жоохон чихэрлэг учраас би им усны дараа ямар амттай болох юм мэдэхгүй байна. Би ихэнхдээ чихэрлэг юм авчирснаа сая анзаарлаа л да. За яг хөө. Гэхдээ чихэрлэг биш юмнууд гэх юм бол нэг өгөрцөө. Өгөрцөө гоё. За сэрээгээ болчих гараарай. Манай энд Берлинд жоохон муухай цаг агаартай байна. Босоо үзэм. Би одоо өглөө болж байна л да. Өглөөний цайгаа идээгүй болохоор жоохон хөлсцэн юм шиг байна. Банан. Энэ банан нөгөө нэг хар толботой болцсон яг чихэрлэг болцсон дээрээ байгаа банан. За. Лимон. Би тэгтээ лимоныг дангаар нь идчихдэг гэсэн шүү дээ. Юу ч болоогүй юм шиг дээрээс нь сахар цэцэж байгаа жоохон бахта.
хичээгээд яа лимон гэсэн чи. Энэний дараа нэг чихэрлэг юм мэдчихээх үү? Энэ киви. Энэ киви маань яагаад ийм шар өнгөтэй вэ гэхээр юм golden kiwi гэдэг төрлийн. Яг тийм чихэрлэг биш. Бас sour биш. Тим дээр явж байна. Гэцээ байгаа дээрээ энийг идчихв. Lime. За би lime дангаар нь нэг идчихснаа санахгүй байна. Хөөе lime ч лимоноос илүү юу хтэлээ кислээ байд юм шиг шүү. Тэдний ингэ үлдээч заа. Нэг өөр цаана амттай. Эсвэл миний энэ авсан lime юм байж тааруу. Лимоны гайг үдчихэ. За. Савар эхэлсэн савраараа дуусаа. Би сая lime идсэн болохоор лимон lime хоёр идсэн болохоор тэгж гинөө. Нэг амар савар санагдсангүй юм. Нэрзэн чихрэн. Тэгтээ бас нүд ингээд. За помидор. Нэг амар чихэрлэг помидор биш үү миний энэ авсан. Энэ зүссэн помидор. За тэгээд сүүлд нь васабигаа амсчи да. Би нэг васаби дуртай биш ээ. Drama queen. За энийг юу яа гэсэн амандаа хийгээд уустал нь хөлхөх ёстой гэсэн. Тэгэхээр үзнэ. Хатаас нь чери шиг юм байна. Би нэгэ хөлхөнгөө энэ ургамлын тухай ярьж өгье. Энэ нь өөрөө Африкт ургадаг хүмүүс энийг Wonder Berry эсвэл Miracle Berry гэж нэрлэдэг. Miracle Berry буюу Syncephalum Dolificium гэдэг нэртэй. West Africa-аас гаралтай. За, хамгийн түрүүнд юу амсах вэ? Бананаас эхэлчихв. Банан чихэртэй хэмжээ нь яах нь вэ? Ямар ч алгаа. Тэгэхээр бананд ямар ч өөрчлөлт орсонгүй. За, дараагийн сонирхолтой юм өгөрцөн. Үрцээ жоохон чихэртэй санагдаад ах юм. Гэтэ жоохон. Яг үрцэг өөрийнх нь амт байна. Гэтэ яг голынх нь тэр арай нэг шингээ хэсэг нь арай чихэртэй ах юм. Хөөе чи бүтэн
сахар шиг амттай болчихлоо ш тий. Амбур нялуун болчлоо. Би нэг зүгээр ахта одоо энэ тавгнаас итгэхэд би нэг зүгээр энгийн үед нь идэхэд амар одоо ингээд энгийн амттай амар ихийг идэж болохоор байсан чинь одоо идсэн чинь зүгээр яг сахар шиг заяа. Тэгээд одоо ингээд сироп шиг болцсон юм уу? Амар нялуун. Би энэс илүү идэж чадахгүй юм шиг байна. Нилээн нялуун болчих. Усуу зам илүү чихэртэй болцсон байна. Хөө бүх юм амар чихэртэй болоод мэн нялуун санагдаад ах юм. Би амар их чихэртэй юмнууд авчирсан болохоор тийж байгаа юм болов. Киви. Оо, амар нялуун. Зүгээр ингээд карамел одоо нэг сахарыг өтгөрүүлээд зөвхөн сахар хийдэг байгаа юм шиг. Яар санаа. Би ойлгохгүй шүү. За лимон. Лимон дээр ирсэн. Нүштэй. Лимон энэ шиг амтагдаад байна. Энэ шиг амтагдаад байна. Яарч чиртэй бэ? Ой, чам. Хэцүүдх юм байна. Би юу гэж бодлоо гэж энэ жоохон сахартай юмнуудын сахарыг амар их болгож амтагдуулт юм байна. Энэ л амар сахартай байна. Яг нөгөө нэг тэр гашуун чийжтэй тэр нэг кислый юм байгаа мөртлөөсөө ерөөсөө бүр ингэ гэхэр биш. Тэгээд яг л одоо лемонад шиг жоохон сахар ихтэй лемонад гэх юм уу? Усанд ямарч амтны өөрчлөлт орохгүй байна. За лайм. Ерөөсө гисэнгүү шүү. Жохон тэгж байгаа юм уу? Энэ ерөөсө кислээ биш байна. Энэ нэг юм лаймын өөрийнх нь амт нь байна. Тэгтээ чихэрлэг. Ямар сайн юм бэ? Эрзэн чихрийн талыг идэж чадахгүй болтол амар чихртэй болохоор амар бялуурч юм. Пүү. За. Одоо миний бодож байгаагаар штэ энэ зөвхөн чихртэй юмыг ингээд амтынд ингэж хүчтэй болгож өгч яхад энэ sweet chili гэсэн мөртлөөсөө нэг амар чихртэй юм байхгүй илүү халуунаа гойтой амт байгаа. Би энийг амсч үзмээр байна. Энэ чипс болохоор хүчээ алдчихжээ. Халуун ногоо нь бол байна. Тэгтээ хүчээ алдсан байх юм. Одоо нөгөө нэг чипсний нэг юм амт байдаг да. Тийм биш. Яг чипсний амт нь халуугаалаа зүгээр жоохон халуун ногоо л үлдсэн юм шиг. Тэгээд энгийн давстай чипс идэж байгаа юм шиг. Амсаны. За.
Эцэст энэ муу васаби дээр ирлээ дээ. Жохон капчинотод. За энэ васаби шүү дээ. Васабины нэг тийм гоё биш, муухан амт нь байна. Би тэр амтанд нь дуртай биш. Би васабины амтанд ер нь амар дургу. Нэг тийм зэвүүн амт нь байна. Тэгсэн мөртлөөсөө бүр ингээм ам халаагаад юу яагаад гэсэн юм ерөөсөө алга болчлоо. Яар таны мэнг ямар амттай үйлчлээд вэ? Би нэг ерөөсөө бялуураад идэж чадахгүй мэнэ хэтэрхийж хэрлэг болчлоо. Өнөөдрийн маань бичлэг энэ л арай л чихэртэй байна. Ингэхдээ нэрээ турж байгаа хүмүүст аюу гайгүй хэрэгтэй байж болохоор л юм байна. За нэрээ тийм хүнээсээ шалтгаалаад 15 минутаас 2 цагийн хооронд байдаг гэсэн. Тэгэхээр одоо би хоолоо идэх ёстой. Хоолоо ямарс 2 цагийн дараа идэх юм уу? За нэг тиймэрхүү байна. За хэрэг та миний бичлэгийг энэ хүртэл үзэж чадсан бол үнэхээр их баярлалаа. Тэгээд дараа уулзтлаа. Bye bye. Нэрээ миний channel руу subscribe хийгээрэй. Bye bye.